сарын 2-нд тэмцээнд орчоод маргааш өдөр нь эмнэлэгтээ хэвтсэн. Тэгээд өнөөдөр болохоор 11 сарын 4 эмнэлэгтээ нэг хонсон байна. Би нэг өмнө хэлчихсэн шүү дээ. Шууд хэвтэн гээд тэгээд ямар ч тач тэмцээндээ орсон. Тэгээд чадлаараа яг ер нь хамгийн санаараа л ер нь хичээсэн яг байж болох боломжоор орсон. Тэгээд ер нь бол яг бодож ясны дагуу болсон. Тэгээд тэгтээ өшөө илүү жаахан хичээсэн бол бас ер нь боломж бол байсан. Тэгэхээр өөрийгөө одоо нэг эмнэлэгт битгэж байгаа ч юм уу те одоо галгаанд орох гэж байгаагаа бас жоохон сэтгэл зүгээ сулруулсан байх магадлалтай би бол тэгэж бодож байгаа. Тэгээд өшөө илүү сайн байх боломж байсан уу гэвэл байсан гэж бодож. Тэгтээ одоо энэ алтайгаа дахиж давтахгүй дараагийн тэмцээндээ илүү сайн нухацтай арай жоохон ухаалаг тэгэж орно гэсэн бодолтой байна. За тэгээд тэмцээний асуудлыг одоо ямар ч тач ингээд дуусгах чинь тэгээд хүмүүс маань ингээд тэмцээн дуусчаад ингээд чимээгүй болчхоор байр маянд ороогүй болохоор ингээд чимээг олчлаа энэ төр гэдэг. Ер нь бол ерөөсөө тийм хүмүүс тэмцээнд ялангуяа орсон хүмүүс би одоо байранд орсонгүй нэ тэрэ гэж юм сэтгэл зүй байдаггүй шүү дээ. Ер нь бол тайзан дээр гарсан л бол тэр хүн чинь тодорхой хэмжээний хүч хөдөлмөр гаргасан байгаа. Тэгээ про тэмцээнд чинь ер нь бол би төрүүлээгүй гэдэг одоо гутар ч юм уу тэ стори хийхгүй ах уурлах ч юм уу тиймэрхүү юм бол нэг тиймээ санагддаг. Тэгээ миний хувьд бол ялангуяа одоо гэртээ оройд чараад нууцсан дуугасаа айгүй их стори юмнууд ирээд маш ачаалттай байдаг болохоор уцмцаа оролдохгүй тэгэж ер нь бол буруу тэр торны юм хийдэггүй шүү дээ би. Тэгээд эмнэлэгтээ ямар тач төвлөрөд нэг хэвтчээ. Тэгээд яг нэг тайцсан яг захиалсан яг чанартай гой зураг ирэхээр пост оруулъя гэж бодож хүлээж байна. Тэгээд манай тэмцээн чинь хагас бүтэн сан гэж 2 өдөр дамж болж байгаа учраас зурагчд маань одоо өнөөдрөөс сударч зургнуудыг маань гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээ урд нь ч нөө бүтэн санд болдог тэмцээнүүд байсан учраас шууд нэгтгэдэг зураг бүргээ авчиж болдог. Одоо болохоор сая болохоор хагас санд манай тэмцээн болсон учраас натурал тэмцээн чи хагас санд нь болоод опен тэмцээн бүтэн санд болж байгаа байхгүй. Тэгээд энийгээ заавал дуусгахыг хүлээгээд суучсан. Тэгээд өчигдөр бол угаасаа эмнэлэгт хэвтээд тусал залгуулад бараг 14-5 цаг унтсан байна. Oh my god! Wow! Бүрээстэй тэгэхээр амар гой амарсан байна. Угаас ерөөсөө дунд нь сэрээгүй нам сэмж зөвлөгч нар дунд нь сэрээгээл яриалах шиг байсан. Тэгээд яг манараатай л сайхан ямартаж амарч авлаа. Тэгээд нөгөө нэг илэг зүрхний үзүүлэлт нагалгаанд орох хэмжээнд арай болохгүй нэ тэгээд зөвчтөр ирээд амжилтгээ хийлгээд өнөөдөр сая юугаа өгсөн араагагүй зүрх бол тогтвордсон байна гэж гарлаа. Илэгний ямар юм үзүүлэлт гэлээ тэрнийг үзүүлэлтийг тогтворжуулах нэг эмчилгээ хийсэн. Тэгээд тэр нь одоо өнөөдөр ямар гарах юм байгаа цусны шинжилгээ өгөл авсан байгаа. Тэр арай гайгүй гарчих юм бол ингээд маргааш шууд хаалгаанд орж наваа. Тэгээд нэг эвцсний угаас хаалгаанд нэг хүмүүс орчмоор байна. Тэгээд би нэг юм залхаад урт үстэйг орж байгаа болохоор элэнд хөвгтэй л юм шиг санагдаад байна. Аймаггүй халуун байна манай өөрөө. Тэгээд дээрэс нь ханаадтай байна бас. Сэн цаган гэвэл тийм байна. Тэмцээн үнэхээр гоё болсон. Манай шавнар айгүй олуулаа ирсэн, урд нь явж байсан. Тэгээд одоо байгаа шавнар бөөндөө зүглээд хамт ирээд намайг бүрэндэхээр гоё тэмцсэн. Айгүй гоё тэм дулаахан. Тийм айгүй тэм гоё мэдрэмж авсан. Угаасаа ямар нэгэн аливаа амжилт чинь ганц үнэ хэсэж байдаггүй. Тусгалж тэмцсэн хүмүүс өндөө байгаа. Хартайхандаа хартай шүү. Тэгээд харын манд баттааж явдаг хандаа бол хамгийн түрүүнд маш их баярлалтай. Тэгээд намайг дэмжсэн Instagram-ийн найзууд маань байна. Холоос дэмжиж байгаа Монголд байгаа найз нөхөд, миний YouTube-ыг дагдаг хүмүүс, миний дэмжигчид маш олоолаа болчиход байгаа харьцангуй бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ер нь ихтэй сторигоор бүх юмаа бас оруулж болох болж тийм ээ. Нөгөө YouTube хийн гэсэн зорилготой болчихоор YouTube-ийн бичлэгээр оруулна гэдээ бас хураагаад байгаа бичлэгнүүд бол байгаа. Тэгтээ яг нөгөө постын төвшөнд оруулахаар зураг үлээгээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгтээ
Гэхдээ энэ бичлэг орох үед бол тэр пост орж байгаа гэж бодож байна. Эмнэлэгдэх 2 дахь өдөр явж байна. Өнөөдөртөө бол жоохон хоол ер нь баг яг эмнэлгээс өгсөн хоолыг идэж байгаа учраас тэгтээ юм шингэн залгаж байгаа. Тэгэхээр бол юм шингэн энэ ч одоо юу 500 та одоо 3 дахь залгаж байна. Тэгээ ер нь унтаад л нойр өрөөл унтаад. Одоо тэгээд оройны 10-аас ахуулаад хоол идэхгүй нөө хаалгаанд орохт чинь ус хоолыг бүгдийг нь хорьдог. Тэгээд хаалгаанд орж гарч ирсний араас гарч ирсний араас бас нэлээд хэдэн цаг бас ус хоолоо хасдаг өршлүүлээд тэгээд тиймэрхүү л энэ да. Тэгээд тэмцэндээс ер нь амттай юмнууд жоохон идсэн. Тэгээд өргөлжлүүлээд идэж бол бас болохгүй угаасаа би юм их шингэн залгуулж байгаа. Ямар ч хөдөлгөөнгүй байгаа учраас их идэж л хэрэггүй шатаж чадахгүй учраас дэмий. Тэгээд би одоо яг нэг хамаагүй бүр амар хамаагүй мэдээгүй ч гэсэн ерөнхийдөө нүүрсээс орцсон байгаа учраас хөөс айгүйхгүй очоод энэ дотор айгүй халан байгаа бол ер нь жоохон тахгүй байна. Тэгээд халууцсан гот ханаалгаад тиймэрхүү л энэ да. Тэгээ миний царай гайгүй гоё амарсан царайтай байгаа ч өчигдөр баг 14-5 цаг бол нам унтсан. Тэгэхээр нам унтсан. Би чинь буулна энэ чараа компьютер авчирсан дипломынхаа ажлыг эхлүүлнэ гээд тэгснэ 2 ширхэг ном авчирсан уншиж чадаагүй уншиж дуусгаагүй номнууд аваад ирсэн. Тэгээ YouTube-ийн бичлэгийг хийгээд энэ гар тэгээ камер микрофон дээр авчирсан. Тэгээд айл нэг нь ядаж хийгээд камераас хасаж. Sorry, what are you talking about? Чинь ер нь бол унтаалахаар баг алийг хийж чадахгүй явах байгаа байхгүй. Тэгэхээр одоо хаалгаанд орчвол ингээд тусаа сууганаас цааш яваад иж чадахгүй магадгүй гэж би өнөөдөр ингээд ямар тааж бичлэгээ хийгээд авлаа шүү. Тэгээд бүгдээрээ чадвал орхон олцнаа. Тэгээд надад санаа тавьж намайг урмын үгээр дэмжиж байгаа та нартай их баярлалаа. Өдрийн хоолны цаг болж байна. Өдрийн хоол маань хүрээд ирлээ. Цагаар хооллож байна. Заах. Царай яг амарсан царайтай болчих чинь арьсан мэрсэн. Нойр сайн авах шал хөөш. Миний хоолыг харах. Сэрэгчээд 6:40 болж өнөөдөр 2 цаг өнгөрөөд ахлаганд орсон. Тэгээд 1 цаг 30 минут үргэлжилсэн, 2 цаг үргэлжилсэн. Нэлээд хурдан болсон. Бүтэн толготой орсон. Тэгээд бүрбэн тав тулмас гарахад реакц өгсөн. Ямар тажимжлалтай болсон. Тэгээд
хоолой уусаарсан. Долгон наркосны араас хоолой юм болж чаддаг юм. Тэг ярьж чадахгүй. Тэгээд одоо маргааш үлээлтэл мацгаа барих хэрэгтэй хоол идэх байх хэрэгтэй. Тэгээд усаас уухгүй. Тэр өчигдөр орой дөрөвдөө оройны 10 цагаас эхлээд 6-ны 10 цаг хүртэл 2 хоног бүх хоол усаас join. Хамцаан цаас наар амарч унтчихлахгүй. Орой 11 цаг хүртэл. Тэмэрүүлэнда. Уртаа жагалгаа маань амжилттай болсон. Одоо хурдан хэрэг хэрэгтэй. Хаалган дээр гэнэ үсэн гэж 2 садлаа. Шүлж яддаг боддог шүү дээ. Тэгээд ингээ бодсон байгаа. Өнөөдөр манай ангийн дараг маань над дээр өглөө ирсэн хаал уургатаас урд хэрэггүй гэдэг зорин ирээд тэгээд уулзсан. Тэгээд згсэн чинь заяа. Ангийнхаа манай сургуулийн бүгдээр нэлээд надад ингээд ахлааны газартал дээр нэмэрлээрээ гээд сэтгэлийн танд юу гэдэг юм зөвлөлөө тэгээд надад авч ирж өгсөн. Тэгээд амар их баярлсан. Тэгээд журнал би ингээд хүмүүс ингэсэн гэдэг хэлдэггүй учраас хүмүүс ингээд өвдсөн ч юм уу карьер төрүүлээд ингээд мөнгөөр туслах гэдэг юм тэгтгэлтэй тэр сэтгэлийг ойлгож байгаа болоо гэж яг авч байгаа юм болохоор надад эмоцол бүхэнтэй байж магадгүй юм. Айгуу тийм дарамт мэдрэг хүмүүгээр л одоо жоон дарамт мэдрээд байдаг аахгүй юу. Тэргээд нутгийн яаж ингээд яаж ойлгоо гэдэг ч юм уу яаж төлөв гэдэг ч юм уу гэдэг тийм дарамт мэдрээд байдаг болохоор ямаргүй жоохон хоолойгоо чимээгүй аваад тэгээ энэ болохоор яалтч хаалгаан дээр гэж байгаа хичээлээ уяар дарсан учраас тэгээд хаалгаан дээр болсон ингээд сургуулиас чөлөө авсан байсан учраас ингээд таарч байгаа. Тэгээд ямар тааж танартай сургуулийн хамт олонд маш их баярлалаа. Маш их баярлсан. Зөндөө их тамбас болж байгаа. Тэгээд төвдөж яваад төвнэр туслах гэдэг шиг. Тэгэхээр тамбас болж чадсан. Болж ин гэж бодож байна. Тэгээд танартай маш их баярлалаа. Тэгээд эрүүл зарал эрж хүчтэй байж танайхаа чиг харуулна. Тийм байна. Одоо нэг яагаад бичлэг хийж байна гэхээр олмоллоцмос оролдох чи юу л ахгүй л гэдэг. Унтаж болохгүй гэдэг болохоор оройгоо сударалж байна. Тэгээд 11 хүртэл тасчлаа гэдэг. Одоо 7 чулууг агашнаас босоод жоохон алгаж болно гэсэн. Тэгэхээр жоохон алгаад авна. Онтолгонороо за одоо ингээд таунтай шүү гэдэг гэмсэлээ. Гэлтэй гот за гэл тэгэл гэж амсаа аваад тэгсэрсэн ч туссан. Шууд унтсан. Амар уртсан болол шуудлаа. Тэгээ би сон ингээд реакц өгөөд идэв нандаа. Бүр ингээд салгалаад идэх штэ. Тэгээд тэр амар төгтөд одоолж ирэн жоон дулаад чинь нэг хүч намдаг чим туслаар ингээд явуулж байгаа юм. Тэгээд энэ ороод ирэхээр одоо би бүр тавшраад одоо л цус маань халуунаар гүжигч. Тэгээд өвч намд чамд бүр наар өрөө дааж унтчихлахгүй гэрдэг. Ордон гэртээ гарч гэрээ хаалыг идэмээр байна. Ороосон гэрээ хамбог юмыг санаж байна. Хүмүүс маань ингээ бүгд надад сэтгэл гаргаж байгаа. Боловч ингээ бүгд
дээр эргээ хажиж болцоо гэдэг байгаа. Би яг тэр болгон дээр доошоо дэшээ гүйж чадахгүй. Багад бүр харанд бараг тэрэндээ ядрах гэдэг байгаа. Зүгээр гоё амралтай газараас мэл хамаалаа. Тэгэхээр намайг алгаарай та нар минь. Иймэрхүү байдалтайгаа учраас дэш доошоо гарчгүй гэдэг чадахгүй. Дургуут гэсэндээ биш шүү. Ингээд самлагч нар ч зогсоцог орж шалгаж үнжилгээ явж байгаа учраас араас дуудаа байхгүй наа талгуулж байна. Залгаад өгөхгүй. Тэгэж одоо дэш доошоо гарчгүй гэдгээр би өөрөө ядраад байгаа байхгүй. Окей. Өнөөдөр хөргөн сэргээд одоор ус хоол идэл болохгүй л байгаа. Би тэмцээний хоолоос явсан болооч тэмцээний хоол надаас явсангүй. Хоол усаагүй чадаагүй бичээ. Өнөөдөр өдрөөс эхлээд багаар гэж болно гэсэн. Тэгэхэд одоо жоохон салхилаа жоохон алхах хэрэгтэй гэсэн учраас алхаад явж байна. Гадаа өстө гоё байна. Тэгээ санаа зовсон хүмүүс зөндөө байна. Та нар бас жоохон хэтрүүлэх юм аа. Агалгаанд орж байгааг санаа зовсон хэрнээ яаж уцаа бариад чатлаа сууж ир гэж бодоод байгаа бэ. Орой 11 цаг боллоо унтаж болохгүй гэсэн тэр л хамгийн том челленж байлаа өчигдөр. Одоо хоолунд идэхгүй байх, ус уухгүй байх бол асуудалгүй. Тэгээд нөгөө өвчин намдах тарианууд тариулаад унтахгүй байна гэдэг бол маш хэцүү байсан. Нөхөр маань их зовсоо хөрхий намайг өдөлхгүй гэж хажууд яг захиж суусан. Тэгэл ямар ч тач боллоо. Амар хавнсан байгаас би өнөөдөр яг одоо усгүй хоолгүй байгаа ууж байгаа юмдаа бол бөмбөг шиг нүртэй болсон байна. Шүлнүүд байна. Хүрээ манай пап моргод. Хасан шүлжүүлдэг гоё та. Алханд орсны 2 дахь өдрийн хоол, 2 дахь өдрийн 2 дахь хоол. Энэ өмнөх болохоор мацаг барьчаад нэлийн удаан байж байгаад мацаг тайлах хоол нь болохоор зүгээр дан өнөө шил байсан. Одоо 2 дахь нь болохоор энэ талаан цамхтай шил тэгээ будааны бас юм нойл шил. Энэ бас тийм тутан шилэх шиг байна. Ингээд багаар барааланд орж байна да. Найзтай. Миний скалхото. Тэгээд өгдөө зэрэг кофе ууж болохгүй. Кофе ууж. Happy. Миний мөр хараа амар яг зэмбэд нэмтэхэд нэг толгоонд дахиад толгоо уусан. Тэгээд тэмцээн дээр нэг унаас тэгээд нэг хоног усаад маргааш нь шууд тэгээд маргааш тэмдэгт ирээд ингээд нэгтэй 2 хоног бүтэн усааслаа. Тэмцээн дээр яваагүйгээр л хоол усаа хаслаа. Тэгээд тэрнээс тэгээд өдөрт одоо би танарт харуулъя. Ийм ууттай одоо энэ 2 литрэх байхгүй юу? Өдөрт баруун 2.5 литрийн шингэн хийсэн байгаа төслөөр. Тэгж би 4 өдөр хийсэн гэхэр чинь тэгээд хөлс мэс мэдээж гарах байгаа шүү дээ. Гаднаас автоматар хийчихэж байгаа учраас дэшээс бас гарахгүй. Тэгэж хийж байгаа болохоор өдөр ирэх тусан амар хавь хийж байгаа. Айгуу зовлонтой байгаа. Тэгээд яг өөх биш учраас хөлсөөр болоод гарчин.
энийг одоо хурдан буулгах хэрэгтэй. Тийм учраас өдөрт нэлээд сайн алхах гэдэг нэлээд сайн чадлаараа алхсан. Боловч шингэн маань гадагшлахгүй байгаа учраас ихэд ингээд өдөртөө хавгнаад байгаа. Яг би ийм царайгаа 2017 онд ингэж яг фитнест ороод 8 тэмцээнд дараа яг хэдэн жил дамж 8 тэмцээнд орж дуусаад тэмцээн дуусныхаа араас ер нь жоохон замбрааг үйдэж байгаа шүү дээ. Тэгээд шингэн маш их тутсан байгаа. Тэгээд тэр үед бас туршлагачгүй байсан. Тэгээд нэлээд ийдсэн уусан. Тэгээд тэр үед би ингэж зүгээр энэ бол одоо хавн байгаа шүү дээ. Тэр үед л бүр таргалж байсан заяа. Амар ус манай ээж бүр намайг хараад ухаан юм байжсэн. Одоо болохоор энэ яг хавн учраас нэг хахтар санаа зовхон. Тэгтээ бол би бол өөрийгөө бараг танихгүй хэмжээнд яг тийм болж байгаа. Бүр амар юм ус. Яг юмгууд одоо хангах гэж байгаа юм шиг. Гарах амрын бүр чинрээд өвдөд байгаа. Одоо энийг хурдан буулгах хэрэгтэй. Одоо энэ бас гарч байгаа юм шиг ингээд баг багаар гарчаа игээд болгоно. Тэгээд одоо миний намайг эмчд хэрэгцсэн зорилго маань бол олонний хүч олонгүй далаа гэж хааштай хайн тэгээд манай гэр бүлийнхэн болон шавнер тэгээд миний дагагч та нарын маань дэмжлэг өмнө үг тусламжийн хүчээр маш сайхан амжилттай боллоо. Тэгээд одоо би та нартай хариулж чадах миний эргүүлж өгч чадах зүйл байл би өөрийгөө уртудай хугацаанд эрүүл тэгээд үргэлж инээж явдаг уянгаач гэр уртудай хугацаанд харуулах гэсэн чинь тэгээд тийм учраас би одоо амьдралынхаа хэв маягийг бол нэлээд өөрчлөхөөр сэтгэл зовлонсон байгаа. За тэгээд яаж өөрчлөхөө гэсэн шийдэж байна гэхээр хичээндээ хичээхээр үсэн гэхээр ажлынхаа ачааллыг багасгах. Тэгээд одоо мэдээж өөрөө эрүүл байж бусдад сайн тусалж чадна. Бусдын санааг зовоохгүй. Тийм байж чадна. Тийм учраас өмнө нь бол одоо ажил дэндүү махарч явсан. Одоо л ажлынхаа ачааллыг тийм хагасыг 50% багасгаад тэгээд өөртөө цаг гаргах гэж бодож байгаа. Өөрийнхөө эрүүл гэр бүлтэй цаг гаргах гэж шийдсэн байгаа. Тэгэхээр одоо ингэ шийдснээр зарим нэг одоо шавнарт маань одоо чагаан тиймхэн санагдаж магадгүй яа тэгэхээр хүний маань тоо цөөрнө гэсэн үг. Тэгээд миний хурц ажиллах хүмүүс яг нүүр тулж хамтдаа ингэж тасгалах хугацаа багасгах боловч онлайнаар одоо YouTube-ийн бичлэг ч юм уу тийм илүү магадгүй илүү олон хүн хүрэх магадлалтай YouTube дээр хийх цаг гарна гэсэн үг. Тэгээд янз бүрийн контентууд одоо дасгалын талаарх зөвлөгөө ч юм уу тийм юмаа хийх цагаа би одоо гэрээсээ өөртөө ядралгүйгээр хийж болох цагуудыг цаг илүү гарна гэсэн ойлгож байна. Тэгээд заалны одоо биеэрээ очиж хийдэг ажлынхаа ачааллыг жоохон багасгах тал дээр нухацтай авч үзэхээр шийдсэн байгаа. Тэгээд та нар маань ойлгоорой намайг эхний хэлж өөрийгөө бодоход одоо болохгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна. Бүх юм гоёлхахаа тэгээд одоо яагаад ч юм гэдэг гарах бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг гоё мэдрэмж төрсөн. Тэгээд одоо нэг хэсэгтээ тэмцээн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо болоод яг биед гоё тордсон одоо ажил болоод та нартай одоо онлайнаар явуулж байгаа YouTube-ийн бичлэг болон онлайн сургалт ч юм уу тиймэрхүү зүйлээр илүү анхаарал гэж хэлсэн гэж л яриад байна л да. Тэгэхээр та нар маань энийг сайн ойлгоорой. Тэгээд ямарчтайч та нарынхаа дэмжлэгээр урмын үгээр тусламжаар тэгээд би сайн амжилтуулээд хаалгаа маань амжилттай болоод өнөөдөр эндээс гарах болчоод баяртай сууж байна. Та нартай баярлалаа. Үргэлж хамтаагаараа миний газрыг хараач. Өнөөдөр миний эмнэлэгдэх сүлийн хаал. Тэгтээ эмнэлэгт идэж байгаа миний 3-4 дэх хоол. 4 хонсон ярны 4 эмнэлэгт хаал итлээ. Ингээд
Амжилтаас гарах болж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргье гинэ. Юм өгдөг юм дэс. Тиймэрхүү хоолой. Хоолойсаа Tapos tantino. Варс нэг ч үрчлэг болсон байгаа л дээ. Яг надад юм задрах гэж байгаа мэдрэмж төрөөд аим шигтэй. Тояа имчилгээнд одоо 8 дахь удаа ордог байна. Ингээд нүүрэн дээр миний маск юм ингээд угсдаг байхгүй юу? Нүүн ингэж ордог. Имчилгээ байдаг шүү дээ. Тэр шиг ингээд хөвтөж жаад туяагаар ингээд амжилтдаг байхгүй одоо миний хэсэг явж. Тэгэнгүүт ингээд нүүрэн дээр юм маск юм торон юм шиг юм маск. Яг юм хэлбэртэй торон. Миний нүүрэн хэлбэртэй маск үзэгдэх байхгүй. Ийм хэлбэр гарчдаг. Тэг бүр амар нөгөө хавганцсан байх төрөөс амар байсан. Өнөөдөр болохоор уг нь гайгүй байсан чи өнөөдөр нөгөө дээг хэлбэр маань ерөөсөө тэр туяанда таарч өгөхгүй амар удаан бэвтээд бүр ингэж дараад амар удаан байжлаа. Бараг 30-аад минут. Тийм хитэ нүртэй. Гэтэ бараг гоё яриад байсан. Юм үзэж чинь да.